Подкаст ивент итгэгчээр One Brand-ийн бэлгэвч оролцож байна. Эдний бэлгэвч нь болохоор олон улсын стандартын шаардлага хангасан гэдгээрээ илүү онцлогтой. Тэгээд бүх эмийн сангуудаар болон номин сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юм байна. Mini chess surrender, mini bass surrender, mini boja surrender, Бэнэ. За байна. За юу вэ? 50 сайханда. За сонь сайхан ихтэй л ээ нөө? Ихтэй сууж байна уу? Да чехэд хэрхэн чойрсон тухайгаа ярих гэж байна уу? Ерөө анхнаас л бараг чойрсон юм шүү. Эндээс гараад. Тэгсэн. Харин нийгмийг бичиг баримт баримтаа авахгүй. Энэ бүхнийг эхнээс нь өгөөлээ. Та бүхний мэдж байгаачлан бит хоёрт ч одоо чехээс дуудлага ирээл те зүүднэс чиглэл орж ирээл мессежерж орж ирээл чехэд л ирээд чехийн Праг гэж хотод л ирээд тэгэл амьдрал сайхан болно гэдсэн. Тэгсэн. Тэгээд бит хоёр итгэсэн юм аа. Тэгээд дуудлагаа сонсоо явсан юм аа гэж. Тийм бит хоёр тоглолт үзэхээр утсан юм. Тэр нэгэн өглөө. Тэгэл ингээл амар өглөө уулзаал хэлвэ. Хаа май найзаа тэр хэлэрсэн чинь заяа. За тэгээ бичвэр минут авсан байгаа зү. Гадаад мадад явах гэж байгаа юм байна. Тэгсэн хэлвэ. Яна маа тэгэл заяагаар тоглолт байхгүй штэ. Тэгээд бэлгүүл яах гэж дөө гадаад яваад үзсэн юм чинь ингээл инээж би нэгэл тэгсэн байхгүй тэгсэн чинь заяа харин тийм гэж ингээл тэгэл хоёр зүв зүгээр ингээл юм яриад байж тэгэл тэгсэн бит хоёр явах автоос ирлээ. Тэгэл нөгөөтөндөө суух гал тэгсэн чинь би нөгөө паспортаа гаргаж ирэл. Оршин суух үнэлгээтэй гаргаж ирэл. За хоёлаа хэрэг болт шнэ. За байгаа өстэй гэл тэгсэн чинь паспорт хэрэггүй штэ гэл. Чи юу гэдэг гадаад явж байгаа өстэй чи ямар герман дотор явж байгаа шүү тэгсэн чинь чи Европын албан дотор явж зүгээр гэл амар өөртөө ихтэй тэгсэн тэгэл би найзаа гадаад явж байгаа штэ. Тэгсэн чинь заяа ингээл амар гачин царайс амар сонь яг амар нэг 2 секунд ч үлээ нэг амар сонь царайс на вэ зүгээр оруулчихна гэл тэгсэн. Тэгэл хоёлаа за гайгүй үстэ нэрээ бас ямар хуйлаа сумсаар байгаа шиг. Тэгэл очиод нөгөө шалгадаг хүн дээр нь очиод эхлээд би үзүүллээ те. Эхлээд чи үзүүллээ. Би үзүүлсэн юмыг яаж мэдлээ гэд. Эхлээд заяа үзүүлээ. Тэгэл тэгсэн чинь паспортаа гэлтэй чи нөгөө хүн тэгсэн чинь эн чинь ингээ Европ албад шүү тэгэл манай найз ингээл яахгүй мөчөөгөө өгөхгүй ингээл тэгсэн чинь үгүй наа чин бидний ингээ нөгөөс бэлэг зарахтаа паспорттайгаа бас одоо те нөгөө оршин суух айл нь хэрэг болно гэж хэлсэн байгаа гэдэг чинь за яг жигтээс ухгаа заагаад чи тэрийг өөрөө мэддэг баха. Тэгээд тэгсэн мөртлөө зүгээр л гэдэг байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө өөрийнхөө царай нь ухаацсан. Тэр доторч их юм бодож байгаа юм чинь. За одоо яах вэ юм бэ? Тэгсэн баха тэр угаасаа нана зүгээр гэдгснэ. Тэгээд би үзүүлэл тэгсэн. За ор гэлдэж энэ би үгүй найзтайгаа хөдлөж гэсэн чинь заяа. Үгүй чи орч гэдэг. Юу гэж хамаа газрыг нөтөд би чи зогсож идэв. Орж идэв байж гэх. Тэгэл бүх хүмүүс орж дуусаад тэгэл хоёлаа наа бас ингээл жоохон яаж байгаа шүү дээ. Амар тийм найдлага тавиастай тий оруулчих баха. Бас эн чинь юу ч тий ингээд боловчихгүй баха бит хоёрыг гэж үгээд. Тэгээ яжсэн чинь нөгөө хүн за ингээд өөртөө мэдээ тий ингээд асуудал чинь хэрэг хил мэл дээр ингээл амар асуудал болол чамаа ингээл оруулахгүй мөрөлгүй энэ тэгэл дийж мэх юм бол энэ хүмүүст ч төвхтэй чам хаан тавьж байгаа хүмүүс тийм бүгд бүтэн ингээл хатуус матуусаар зогсоогоол зөвхөн чамаа хүлээж энэ хүмүүс зогсохгүй штэ энэ тэгэл тэгсэн заяа би хариуцлага өөрөө хүлээнэ гэж яаж ч хүлээж чадахгүй мэдчихсэн. Тэгээд тэгсэн за окей ор гэл тэгсэн тэгэл хоёлоо орч мороолаа. Тэгээд тэнцэнэ орхоос өмнө Монгол охинтой танилцсан тийм Монгол хоёр охинтой. Харин тийм. Манай хотод амьдардаг хоёр охин гэдэг бас яг бит хоёртой адилхан тоглолт үзэж байгаа гэх. Тэгээд нэг хоёр баавартай гарчаа айгүй явж байгаа шүү дээ. Тэгээд бас тэрүүхэн орондоо бодож байгаа шүү дээ. Йоо тэнд чехэд дуулсан болцгоос салсан чинь за ингээл одоо суудгүй байж тээ. Бүх хоо дууссан байгаа шүү дээ автобус дотор тээ. Нөгөө хоёр ч тэгэл гайхал яана энэ хоёр одоо яач ба гэж бас бодсон байж магадгүй хэ нэг амар олон жил мэл болсон гэл нэг олон юм ярьж мэрэл хэлсэн. Тэгжсэн аа тэгээд дотоод Европ дууссан гэдсэн гэж. Тэснэ тэгээ үлдчихэл бас жонгоо юм уу тэрүүхүйдээ бас тэрүүхэн бодоод байгаа байхгүй. Тэгээд аз олж суугаа явсан юм аа. Тэгэл хил дээр шалгалт байсангүй гарахад юу гайгүй байдیں۔ Нэг юм шалгалт германаас гарч ийн ашгүй гэж боддөг юм уу яа тий. Тэгээд шалгалт байхгүй жаа за ямар ч ороод ирсэн юм чинь. Тэгээд бит хоёрын нөгөө дуудлага тэрийг ярих уу? Яри. Манайхыг сонсдог гэд айл бүр наах подкаст хийж авт бичдэг чехт ингээм амьдардаг гэд нэг чехэд ирүүл холбогдорой гэж мэгээ тэгээд нааша одоо герман мөрөмлөө миний төрсөд өнөдөр захиа мэхээ явж маалаад ер нь бол нэг юм уулзаагүй ч гэсэн нэг юм хайлт мэддэг хүмүүс гэдэг юм уу нэг тийм болцсон байсан болохоор за нэр очих ч юм жаагүй олон жил ингээд бичиж байгаа юм чинь хоёлаа нэг холбогдоод очиж гинэ гэж хэлье. Тэгээд ингэж ярих зү
Зөө. Нэг хоног юм чи хоёлаа тэгээд угаасаа хуучил чөөрөлдөнгөө тэгээд тоглолт хамт үзээд гоё хамт өнгөрөөчгээд бит хоёр ингээд амар өстө баг хоёлаа гадаад явж гадаад явж тоглолт үзэж гэдэг амар хөөрөл суугаал. Тэгэл 5 цаг явлаа. Бүкс одоо хамтгаа болдог болчихжээ нэ за. Өмнө гайгүй байдаг байсан яа. Тийм тэгэл бит хоёр ч 5 цаг явах хэрэгтэй. Өстө нэрээ ойр дуулцаагүй байсны чилгүй шавьяга хандл өстэй баах юм яриад хов ярих үедээ хов яриад амьдрал ярих үедээ амьдралаа унтах үедээ унтаал. Тэгээ амар гой өндөр сэтгэлдээ ер нь бол буусан. Тэгээд буусан чинь ингээд бит хоёр ингээд цэцэг мэцэгтэй ингээд тосч нөгөө юм ихтэй цэцэг мэцэгтэй ингээд тосчмасаад айгу гой байлаа. Машинаар тосч аваа тэгээд гэр мэртэй хүргэж өгөө. Тэгээд ингээл тэгээ хоол ундар дайлж мэлаа. Тэгээ ямар ч байсан нөгөө тоглолт маань 5-аас оруулж эхлээ 6-аас эхлэн гэсэн байсан болохоор бит хоёр нэг юм яг герман зантай мó эсвэл энэ яг герман зан биш бас юуны зан байж магадгүй бах нөгөө өөртөө хувь хүний зан ч юм уу тэ нэг юм за ер нь бол 6 цагтаа гэсэн л юм чинь 6 цагтаа очие одоо 6-аас эхэлдэг ч 7-оос эхэлдэг ч ер нь хамаагүй ингээд нэг юмд хоцорч очиж байгаа эртгээ очие гэд нөгөө нэг хамт байсан хүмүүний шавдуулаа нөгөө хүүхэн залуу яриагаа за явъя хаста цагтаа явъя гэд ойролсоор тэд нар бас жоохон төвхтэйсэн байж магадгүй тэд нар ч нөгөө магадгүй те чиги тоглолт эхлэхээр ер нь нэг юм 2 цаг маг хүлээдэг гинэ 7-оос гэж бичсэн бол 9-оос эхэлдэг ч юм уу тийм баг чин хоёр одоо юундаа яаруулаад байгаа магаалаад бит хоёр бараг сүултээ уурлаа заяа чи ихнээсээ яг хувцас усаач гэд харин чи ихнээсээ уурлаад ингээд айгуу тийм сони юм байлээ бит хоёр бол ингээл 6-даа л очичмаар байхгүй. Тэгээд тэгэж орилсоор байгаад ер нь бол 6-даа очсон тий. Яг 6 болж очсон. Тий яг 6-даа очивол 5-аас хойш ер нь бол тэр байсан айлынхаа хүмүүсийг ер нь бол шавдуулсан. Тэгээд очиод ингээ айгуу гоё бит хоёр өрөө мөрөө бэлтцэн өрөө мөрөөний дэр мэрэн дээр маань цэцэг мэцэг шоколад ингээд тавьж мавцаа айгуу гоё тийм нэг юм 5-одтой буудалд очиж л байгаа юм шиг ер нь бол очсон. Очсон байсан гэд ер нь нэг өнгөрсөн цаг дээр яриад байгаа. Анзаарч магадгүй гэж. Энэ дондор би бас нөгөө нэг 5 цаг автобусанд явж байхдаа хэрхэн догдолсон тухайгаа бас би бас ярих зүйтэй. Тийм нэрээ. Тэр хамтлагийг л те үзэх гэж очиж байгаа гэж бодож исэн болохоос шиг ингээд нөгөө өмнө нь одоо ингээд нөгөө нэг Берлин тоглолцсон байсан шүү дээ чинь те өмнө өдөр нь. Тэгээ тэрнийхэн бичлэгийг харж байсан чинь миний краш явж идэв. Тэгээ би бүр ингээд харчаа би бүр заяар өө энийг хараач миний хайрт явж байна энэ чи би ч ерөөсө хороод л тэр хоёрхан хайрт краштай юм шүү дээ Монголын celebrities дотроос тэгсэн чинь нэг нь одоо Камертоны болт нөгөөх нь гитарч мөн хөргөл хийдэг байхгүй юу? Ханаа мэдгүй асуултгайгүй. Тэгээд би бүр харчаад oh my god за мөн хөргөл явж гэх. Тэгээд тэгсэн чинь заяа хүүе чи яадах чинь подкаст нэр ярьжсэн биз дээ гэх. Харин тийм миний бүр чин хайр байгаас яад чи би бүр одоо тэгээд тэрнтэйгээ уулзсан гэдэг би чи бүр тэр 5 цагийн бүр ёо нэг хаад нэг шараад нөгөө тийш хараа. Чи бүр амар тэгж догтлно гэж юусаа би чамд бодоогүй ингээд нэг хүмүүс чи нэг юм краш интертэй байдаг та. Тэгэл тэгтээ манай краш маань байна гэж бодно гэхээс ингээд бүр ариун бүр яг жинхнээс ингээд баярсан цаа тэгснээр бүр сандраад яана чи ихэд байхгүй ч яах юм бэлүү оцсон чи одоо яана мана гэж би бүр за байгаа илгүүдээ тэгж хүмүүсийг хошууруулж байгаа юм шиг бичлэг хийж тэнгүүтээ байхгүй гэж би зогсож байхгүй илгүүдээ гэсэн чи үе байхгүй бол яах юм яаж тэрнтэйгээ уулзах уу гэд бүр баг амар сандарсан заа бүр тэр өдрийн бичлэг гарснаас хойш ер нь бас сандарсан заа. Тэгсээ. Та нар хэрэг мэдэхгүй байгаа бол өөлөө өстөр тоглох залуу шүү заяа. Гарч байгаа. Гэхдээ нэр хөөрхөн залуу байсан. Залуу гинэ одоо ах гэх юм. Тэгээд ямар ч сан тоглолтын дээр очсон чинь тийм амар гоё баар марн тийм нөгөө тоглолт маань болж исэн. Үгүй болж исэн гэж болох гээд ингээд ер нь бол бэлдсэн байсан. Тэгээд бид нарын очиж үзсэн ер нь бол энд болдог Европт болдог тоглолтуудын нэг юм орчин айгуу тийм сонирн байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм нэг юм гэхдээ яг үзсэн юмнуудаа л хэлж байгаа шүү. Үзээгүй хамтлагийнхаа тоглолтыг бол хэлээгүй. Яг бид нарын хоёрын ч юм уу бид нарын очиж үзсэн газар нэг бол нэг юм соёлын төвийн заал гэдэг ч юм уу тийм эсвэл нэг юм жоохон хотоос зайдуу юм газар мазар ч юм уу эсвэл нэг юм жижигхэн тийм яг нэг юм тоглолт болохоор газар биш. Тэгээ нэг юм жоохон түрээлсэн ч юм уу хямдхан нэг тиймэрхүү газар байдаг байхгүй. Тэгээ тэр бол ингээд бүр яг юм тоглолт болдог амьд хөгжмийн тоглолт болдог тийм баар гэсэн. Тэгэл бүр амар вау ямар лаг юм бэ гэж бодол. Тэгэл ороод ер нь бол амар гоёсэн тэгэл ингээд амар хүлээлттэй тэгээ ялаа. Тэгээ яг бит хоёр зүгээр за окей 6 дахь эхлэхгүй нь ойлгомжтой болчлаа. Тэгээ хүмүүс зарим нэрээгүй аам чинь тэгээд юу ай
Хөөхөн яг энэ хавьда хөгжилтэй байж игээл те. Тэгэл ирсэн хүмүүс зарим бит хоёртой өчиг зурмаар хаваад хүүе хүлээлгэр нь ойрын штэ мэж тэгэл. Тэгэл амар хөөхөн байсан. Тэгэл нөгөө автобусанд цугаас өмнө танилцсан хоёр охинтойгоо хамтдаа ягаал те нөгөө бит хоёрыг хүлээж авсан бас хүмүүстэйгээ ингээ бүүндээ ингээл хамт суугаал тэгэл тэнцээ ингээл яг юм бас ууж магаал те. Ер нь уудгүй хүн штэ ариун очин. Тэгээ тэр өдөр болоод би зүгээр бие гарганд гаргая гэж шийдсэн байсан. Тэгээд нэг тэгсэн мөртлөө нэг амар зүрхэлж чадахгүй те ингээд нэг юм хамаагүй юу одоо яасан болох нь ууч юм энэ гэж юусо бодохгүй байжснаа эхлээд ус мус ингээд уугаа явчихсан аахгүй харина. Тэгснэ гинт өвчин хөдлөөд гинээрээ ганц тоглолт үзэхээ гадаад дэрсэн байж штэ ингээд нэг мус ууц тэр одоо юу вэ гэж бодож модолоо. Тэгээ тэр айлт чивт хоёр нөгөө хоол идэж хаад угаасаа шампанс задлсан штэ. Тэгээ эхлээд шампанс уудчихаа. Араас нь пив өгсөн бит хоёртэй. Тэгээ пив бол жоохон уусан. За яа хэр уусан мэдгүй. За тэгээ хоёр юм болчихоо. Тэгээд би чинь ингээд өөрөө контролтондоо сууцсан зоож ирснээр сүүлд нь водка бүл уунаа гэ. Тэр гоёсаа. Оо яа тэгээ тэ. Сэтгэлст амар юм ууц явж байгаа. Тэгэл тоглолт эхэллээ. Тэгээд тэр магадгүй нөгөө тоглолт өөртөөх нь сансан хэмжээнд амар олон хүн бас байгаагүй гэж магадгүй. Гэхдээ бидний хэмжээнд бол ингээл хөөрхөн монголчуудаа хараад тий ингээл тэр байгаа уур амьсгалыг мэдрээл ингээл надад бол амар гоё байсан бүр ингээд яг VIP тоглолт үзэж байгаа юм шиг тийм ингээд бүр юм шахацалтаад ингээд бүр амьсгалж чадахгүй тийм орчинд биш ингээд яг таваараа ингээд гоё тайсны өмнөөс дуушнаа чараа дуушнаад бидрийг хараад ингээд амар гоё хүмүүс байсан. Тэгээд ер нь ихэнх нь залуучууд сонсд юм лээ тий. Харин тий. Тэгээд дээрээс нөгөө амар юм интим моментнууд аягүй их байсан. Тэгээд нэг юм тоглолт үзэхэр чинь нэг бол ингээд тий дунд хэсэг ч юм уу ер нь нэг юм бүр хамгийн урд очиж үздэггүй шүү дээ ингээд хамгийн урд очдог хүмүүс нэг юм одоо нэг өдрийн өмнө барыг нөгөө гадаа нь ирж мэрж хонж моноод эсвэл нөгөө хэдэн цагийн өмнө ингэж гүүж мүүж ингэж нэг концертын урд очиж ингэж зогсох гэж ингэж сандардаг шүү дээ. Тэгээд эсвэл нэг юм одоо концерт үзэхээр дандаа нэг юм хойно ч юм уу дунд ч юм уу яг юм урд үздэггүй болохоор нэг юм гадаад амьдарч байгаа азтай нь яг тэр юм шиг санагдсан зав ингээд Монголын ингээ хамтлаг ирэнгүүд яг ингээ гоё урдан зогсож үздэг. Тэнгүүд тэр чинь ер нь бол амар ховорхон тохиолдол шүү дээ. Тэгээд концерт тийм ойрхоноос тий барыг нөгөө нэг дуучныхаа хаврын мөхийг харахаар барыг хэмжээний. Тий хаана барыг юу ямар юу хаана юутэй ийтэй мингтэй зэнгтэй барыг тэрийг харахаар юм ойрхон үзэж байгаа айгу тийм үзэж байгаа төлж байгаа мөнгөө бодглохлоор юм амар гоё санагдсан заа юу. Ямар гоё юм бэ гэд. Тэгээд ингээд нөгөө хамгийн ингээд анх ингээд шууд тоглолтны тайсан дээр ингээд гарч ирэл хүмүүсийн ингээ бүр ингээд амар уяатсан. Одоо миний хувьд бид амар уймаар мөчөөсөө ингээл амар хөөрх ингээл бүүндэр ингээл амар гарч ирэл ингээд хэдийгээр ингээд 500 600 биш ч гэсэн тийч ингээ байгааны 200-ыг хүндлээд ингээд тэг ингээд бид нар ингээд өөртөө цомогт багтсан бүх дуунуудыг ингээд хайраар сэтгэл шингээж ингээд гой дуулж амар гой тоглолт болохыг хичээх болно гэж тэгсэн чинь ингээд би бүр гэж тэгээс дотроо бүр ваа тэ нэрээ ингээд гарчрангуутай ингээд нэг тийм голж молж болно шүү дээ. Ингээд ийм хүмүүс байгаа юм өдр гэдэг ч юм уу. Тэгхгүйгээр ингээд энэ ингээд хэдүүн байсан ч хамаагүй ингээд бүх дуугаа ингээд сэтгэлээс амар гой дуулна гэж тэгсэн би нэг оо ямар хөөрхөн гоё юм бэ. Тэгээ бид хоёр ингээд бүр ингээд дуулах тоолонд ингээд бүр ингээд энэ ямар гоё хөөрхөн хандлагатай юм бэ. Ямар гоё охин бэ гэж ингээд бид хоёр тэгэлээс чи харин чи бүр амар гоё ингээд хэлж байгаа үг мөгөн ч ихсэн тэгээ нөгөө дууных нь үг мөгийг барыг их нь өөр ингээд бицэн юм шиг байлаа шүү дээ. Ингээд тайлбарж мэлж жаатан тэнгууд ингээд дууны өгнүүдийн бодонгууд амар гой өгдөг дуунуудтай юм байлээ. За 6 хэрцгэн 6 гэж бодоол нөгөө уйлж мөлөөгүйгээд яваад ирсэн чинь амар олон гой дуунуудаа тэдний утга мутга амар гойсон болохоор бүр ингээд нэм нандинаж хайрламар их тийм байсан. Тэгээд гадны тоглолт үзэж байгаа юм шиг надад санагцсан. Яг Монгол хамтлаг биш тий. Ингээл хувцас сольж малгүй ингээл яг бүтэн 2 цагийн турш ингээл яг тайзан дээр ингээл байгаал яг юм амдаараа дуулаад ингээд хүмүүстэй ингээд түүх мүхэ яриад аялын тоглолт гихгүйгээр амар тайзан даашиг бодлогоол тий бүр тийм яг өөртөөхөө стилийн бүх юмнуудыг авчирсан тий. Тий ажир мажираа ингээд бүгдийг авчирсан. Тэгээд мэдгүй надад л ингээд яг нэм гадны тоглолт үзэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд 7-оос эхлээл 2 яг ингээд 2 цагийн дараа 9-т ингээд 9-өөс дуусна гэсэн бол яг 9-өөс дуусч мусдаг ч юм уу тий. Тэгэл одоо пледний борлуулалт хийж байгаа реклам ингээд нэг юм хүмүүс ч ингэж болно шүү дээ мөнгө олохоор ирсэн болвол тэг ингээл цас нэрээ юу ямар ч газар тоглосон яа тийм мэдгүй тэр бааранд бол айгүй л их төлбөр төлсөн байх гэж бол биний бодлоор бодож байгаа тийм тэггүй ингээл за хямдхан газар 700 800 евро төлөө тэг ингээд ийм газар тоглож юм болчих гэж бодож болно шүү дээ тэгээгүй яг нэг юм хүмүүстэй дууга хүрхий гэсэн нэг тийм сэтгэлээр ирсэн юм шиг санагдсан. Тэгээд яг юм цөөхөн газар чанартай тоглолт хийж байгаа нь ингээд бүр илүү ч юм гоё ч юм уу те. Тэгэхгүй ингээд нэм 10 20 газар ингээд тоглолт хийсэн бол ингээд бараг үлэг болоод юу вэ ямар олон газар хийд ингээд мэдж бодохоор тийм байгаагүй ингээд амар гоё байсан. Тэгээд тэр нь яг юутай холбоотой байсан бэ гэдгийг
бит хоёр нэг 20 минутын дараа барыг мэдсэн баг тий. Тэгсэн. Яагаад гэхээр зэрэг угаасаа ингээл энэ Royal Hard Eggs-ийн хамтлагч юм болохоор зэрэг амар өөр менежменттэй ингээл гарч ирж мэрэлсэн шүү дээ. Тэгэл ингээл нэг юм чанар манар ингээл амар өөртөө ингээд нэг юм яг нэг юм сэтгэлд хүрэхээр тийм гоё мой байж чаддаг. Тэгээ одоо тоглолтууд нь ч гэсэн их юм хүмүүстэй яг ингээд гоё чанарыг мэдрүүлчих гэсэн юм хандлагатай тий. Тэгэл тэгсэн угаасаа л яг продюсер нь миний артлээсэн юм байлээ л дээ. Яа, Аруна бүр хайгаас заяа. Ингээ битгоош тасч миний хайртай ч миний хайртай ч гэд тэгсэн тоглолтоо ингээ нөгөө нэг энд дэндээс сонсоод байгаа юм шиг байгаа. Одоо энд ингээ сонсогдож байна уугүй юу гэл ингээл тойрол хойноос ингээл янз янз сэдвэр сонсоол юм шиг. Би тэгэл байжсэн дуугаа сонсч дуусаад нэг дуу дуусаад дараагийн дуу яг хооронд л ингээл ирж чадаад хүүшээ хаана вэ? Миний краш ачиж байгаа гэл. Тэгэл заяа бүр намайг шам татаад удсны чи. Йоо, тэгсэн бүр ингээ яг жоох охин шиг заяа. Тэг ингээд яаж яахт нөгөө нэг водка бүлээ ууцсан нөгөөд нь чинь ингээд нүүр мөрөн жоох ингээ ягаарцсан заяа. Тэгээ тоглолт эхлэхийн өмнө ингээ нөгөө дуучин гарч ирээд хиний Арунагийн краш нэгэд нөгөө дуучныхаа арын нэг юм микрофоны нэг юм янзлсан юм шиг байна. Би тэгээ тэр оронд Аруна тэрийг хараагүй байгаа байхгүй юу? Яагаад ч хараагүй гэсэн. Тэгээ би хүүшээ танаа хайрчаасаа гараа явчлаа штэ гэсэн чинь хайччваа яана одоо гарч ирэх юм болов. Тэгээл тоглолт ихсэн яг ард зогсчихсон. Тэгээ дахиад харсан чинь 100 гарт зогсчихсон 100 тал. Тэгээ арт ингээл манай хүн зүгээр бүр ингээл дивэстэй заяа. Ёо бүр амирээсэ. Тэгээ тэр чинь л мэддэг үстэй би ингээл амар тэр хүнэндээ догтлоостой ингээл нүдэл бэлчээсэн. Мэддэггүй. Тэгээ би очиод тэрээд аваач яшиг зүгээр хийсэн чинь тэгэж болохгүй. Зүгээр л хараад хайрлал бэжээ. Тийм холоос хараад сүслээл бэжээ. Оршин тэгээ нэг юм миний хувьд бол зүгээр аураг мэдрээл ингээл 20 метрийн цанаас ингээл ийм хүн нэрэ бэт юм байна. Үнэхээр ийм хүн бас бэт юм байна. Гэт ингээд хараа зураг мөргээд хараад хэлээ би л үдчихснээс биш ингээд яг нэг орчин дотор нэг өрөөнд дотор байж ингэж гэдэг чи миний хувьд ороо ингээд сүсэлж байгаа байхгүй ёо ямар гоё бэ. За тэгэл тоглолт ингээл ер нь бол амар гоё болол тэгжсэн чинь бит хоёрыг энд хахад ингээд хоёрын тоглолт үзэхэр чех явах чам байна. Бид нэг Унграас очлоо шүү. Тэнд очиж уулзсан мэлзэ гэд нэг эмэгтэй битсэн. Тэгээ бит хоёр тэгээ мэйгээ гэдгсэн чинь тэд нар маань ирсэн байж тараад хүүе нөгөө битсэн хүүхэн байж тээ. Сайн юм байна уу гэ. Тэгээд эд нартай баахан юм марч аваад. Хүүе тоглолт 8-аас эхлэж бодож байсан шүү дээ. Тэгээд эхлээ хэсгийн бараг яатсан биз дээ. Одоо өнгөрөөцсөн биз дээ гэл өөмөө тэгэж мэгэл. Тэгэл дундуур нөгөө засвалгааны дунд хийдүүлээ танилцч мэлцаал өнгөрсөн тий. Тэгээд тэгснэ бөөндөний хитэн зураг болох ингээл сүүлийнх нь дууссан хойно тий ингээл бөөндөө зогсчны хөрхэн зураг мөр ахуулчаад тэгээд за окей. Дараа уулзъя бараг дээрлт юм байл гэдэг тий. Тэнд уулзах юм тийм юм тэгээд амар юм официалны биш одоо юу дуусгасан тий нэг юм. За окей бай гэд нэг тийм хөдөлгөөн төсвсөн тий уугана. За тэгж байгаа барыг таараа марida гэд тэгээд бид нар ч гэсэн автор руу явахаа бас шийдэггүй бид нар бит хоёр ч гэсэн бас яг их үдэрэ тулцсан байсан болохоор тий. Тэгэл тоглолт дуусаад мерч зэрчсэн бас бит хоёр ингээл чадах матгаар авчаал амар хүрхэн тэрэндээ баясаал. Надад би ягаад ч амар энэ fan girl юм санагдсан ингээд ямар гоё яг дүртүрт байхтаа гэ. Тэгэл дэше гараал тэгсэн нөгөө after party болох газар нь эндээс юу юм байна. 1.5 км юм байна гэж хүмүүс хэлж байна. Тэгэл тэгсэн. Алхчихилтаа хүүш би чинь тэгээ хувцгүй гараад ирсэн тий. Болтойгоо орхицсан. Тий. Зүгээр би машинтай яваалаа гэж удаад лсэн бодно. Тэгэл зүгээр дулаах өдрөө амч яамд яа тий бэ. Бас хувц үлгүүлээл нөгөөдгөө бутаж авах гэж очиж морчилж ирснээс зүгээр ингээд явчихээ. Тэгээд машин суугаал явчих юм чинь ингээл тэгсэн аахгүй. Тэгээд тэгсэн after party болох газар 1.5 км байна гэж юу алхачих. Тэгэл тэгсэн тий. Тэгсэн нэг баатар манаа. Тий. Алхачих тэгэл бөөндөө гарчмаараа. Тэгэл тэгсэн нөгөө бит хоёрыг хүлээж авсан айл хоёр маань энүүх ойрхон байд юм бэ нөө угаасаа ингээл доош ороод орчих юм байна гэл тэгсэн. Тэгэл нөгөө нэг бит хоёртай Унграас ирж танилцсан охтууд маань болохоор зэрэг Таранбай цунгийн хүлээжсэн байхад нь бит хоёр бөөндөө алхах л да наашаач тэгээд нөгөөдөлөг амар тань татаж матаал 10 хэдийн монголчууд ингээл бүр ингээл тэндээс ингээл гараад явж байгаа. Йоо тэгсэн. Тэгэл булан тойрол орчих юм байх гэж бодсон чинь яваалсан газрын зурган дээрээс нөгөө нэг 1.5 км маань 2 км боллоо. Хүүе энэ өөр тийш яваад байгаа юм биш үү гэл тэгсэн. Үгүй ээ мэдэж байна л гэсэн. Тэгэл яваалсан. Сүүлдээ нэг л биш ээ. 2.5 км боллоо. Тэгэл тэнгууд хүүшээ би амар дараад байна гэж би нэрнгээсээ тэгээд хүүшээ би яалаа гэдэгсэн чинь яалаа. Тэгээд нөгөө нэг манай хоёр нөгөө бит хоёрыг тосч авсан хоёр маань ингээд буруу тийш яваад байгаа байхгүй юу? Буруу тийшээ мэдгүй тэднэрийн бодлоор бол ингээд 600 м-ийн зайтай гэд хэлээдсэн байхгүй юу? Тэгээ бид нар чинь ийм наавь дээр хийсэн наавь болохоор ингээд шал өөр зүг рүү ийшээ яваа гэж заагаад байдаг болдгоо.
Тэгээ сүүлдээ аргаа за ингэж ер нь даарч марч ханиад манайд турж яхаар ер нь суугаа явцгаа хэдүүлээ. Яшиг олуулаалга амжи 2 такси яраа явчих гээд. Тэгээ за яруу нэг яв гэд өөр хүмүүстэй суулгаа авалцсан за нөгөө тэгж байгаа. Нөгөө нэг Унгарын охтууд нэг такси захиалаад заяа нэг такси захиалсан ингээ 2 дотор багтчих юм хэдүүлээ гээд. Тэгээд нөгөө охтуудыг төрүүлээд ирсэн чинь ариуна төрүүлээд суу алийг наад чинь ерөөс хувц уцгүй суу гээд. Тэгээд би ингээ суугаад наа чи буу таних хүмүүстэй суугаа явсан заяа. Тийм тэгээд буу танихгүй хүмүүстэй тэр охтууд амар хөөрхөн байсан болохоор надад тийм эвгүй байгаагүй л дээ. Тэгэж би хичээл тэгээд нөгөө газар очлоо. Оцсон чинь нөгөө after party-ных нь болох газар хаалга онгоо өгөөгээд дахиад хүлээнэ гэдэг. Өөстөө яах вэ гэдэг. Тэгээд буцаад замынхын хэсэг талд байдаг нэг дөөнөрийн газар ороод би хүлээж илаа. Тэгэл заяараа бичээл хөөе нөгөө газар мадч онгоогүй шүү. Замынхын хэсэг талд байгаа шүү гэж битсий те. Тэгээ би уцаа аваагүй. Тийм. Харин надраас залгасан. Би бас уцаа аваагүй. Тэр үед яасан бэ гэсэн чинь би өөрөө хөлгтүүлж дуустгүй мэн гэж бодсон. За эсвэл миний ингээд нүүрэн дээр намайг хөлгтгээ битсэн байдаг юм уу? Яа тийм. Бөө мэд тэгсэн чинь ингээд Uber захиалсан чинь нэг машин ингээ ирнэ гэж аахгүй 2 минутын дараа ирлээ гэдгснээ 2 минутын дараа ингээ алгуулсан заа гэдгчсэн нөгөө машин чинь намайг суулгасан болоод нөгөө Uber юун дээрээ та ингээ суучлаа ингээ аян замд чи амжилт төсөн мөсөг гэд нэг тиймэрхүү гараад ирдэг байхгүй юу. Тэгээ бүр гайхаа нөгөө машинаа ч олж аваагүй байгаа штэ. Тэгсэн чинь 5 минутын дараа нөгөөд чинь ингээ би бүр гайхаа заагаад яа юм блэ нөгөө жолооч руугаа залгаад уцаа авдгүй заа. Тэгээ би бүр мессеж чигээр хариу байдгүй тэгснээ 10 минутын дараа ч лөө таны ингээд аялал сайхан байлаа гэх тэнгууд ингээд мөнгө аваачдаг байхгүй тэгсэн чинь мэдгүй Uber-ийн юу ингээд өөрчлөгдсөн мэй өмнө нь болохоор ингээд нөгөө дараа нь төлдөг байсан болвол одоо ингээд шууд анснаас авдаг болсон байсан мэдгүй чек тэгсэн юм уу эсвэл яагаад тэгсэн бүү мэд өөрчлөгдсөн байж магадгүй ойр нөгөө Uber такси максэдэж айл руу яваагүй хүн чи тэгээ би бүр гайхаад миний бүр уураа байжсэн чинь за одоо хэдүүлээ нэрүнтэл яасан юм чинь бод том таксинд цуг гэд бас юм болж байгаа юм чинь нөгөөдх маань ингээд олох нь яах нь ийх нь гэд ямар ч хэлтэй хүн байхгүй нөө бит хоёрыг тосч авсан 2 хүн чинь ингээд замын цаана гарчаад ийшээ гээд ингээд ерөөсөө зөрөөд болдгоо тэгээ би нааширгаа орилж яж бүр дуудаж ирээ тэгээ за ойрлж орлох нь цаашаа завьрсан нааширнд манай таксин цугаа авъя гэ тэгээ бид бүгдийг хамж аваад оцсон тэгж явчихсан юм уу тий над руу болохоор зэрэг залгангуудаа за бит хоёр хариад байж та нар тэгээд хүрээд ирээрээ гэдгээс аахгүй тэгэхээр би за окей гэд хэлчихэд тэгэж би ойлгочаа за нөгөө чинь гэрлэг байж байгаа угаасаа ч нэлийн яаж магаад халж малцсан байсан да баг гэртээ хараад байжсэн дээр л үдэ гэж бодоод тэгээд заяараа бичээ за заяа замыгтэл байгаа шүү гэл тэгсэн заяа уцаа авдгүй хүүшээ би бүр өгчивэл чи намайг сонсохгүй мэ энэ хүмүүс намайг хулгайлт аваа хөвчил чи бүр сонсохчгүй мэ тэгчихсэн чи яг орж ирдээ тэгсэн тэгэл бит хоёр дугаас нөгөө өдрөөс хойш айл тоол эзнээс хойш хоолтдаг байсан болооч тэр юм ариуна ашгүй хоол захиалсан байдیں۔ Тэгэл хоолч гэжтэй одоо дүүрэм надад хувааж идэг үү? Дүүрэм хувааж идэж байх та. Тэгээ за тэгвэл найз нь хоогоо идэж чинь нэг амар өсөхгүй авч бүтэнг бол барахгүй бах. Нэгийг бол хоёлоо уваач гээ. Тэгээд нөгөө баар маань онгоодгүй гэж бид нар угаас юмаа идэж дууслаа. Тэр дотор баахан монголчууд байсан те ингээл тий жижигхэн дөрөвний газар тий жижигхэн дөрөвний жижигхэн 3 ширээтэй тэнгуүтэ бид нар бараг 10 хэдүүлээ явжсэн юм чи 10 хэдүүлээ сууцаа. Бидний голд нэг 4 чек амьдарч юм уу хаана амьдарч юм мэдгүй 3 банд нэг охин байсан нэг хөрхи 18 19 тэл байсан. Яасан пицца ч гоё юм аа нэг баах юм яриа тэд нар бараг иччих гсэн баха энэ ямар амар ихчнэрээ гоч гарцсан. Бурхан минь. Нэг тийм ихнэр байдаг штэ тий харин яг тийм болцсон шүдэр төрсөн юм болооч. Тэгээ арай аз болж юмад идчихэ гарсан чи арай онгоцсон байдیں۔ Тэгээд тэгсэн нөгөө манай хоёрд очиж авсан айл хоёроо штэ тэр хоёр чинь юмаа захиалсан байсан тэр юм гарч ирээгүй байна гэ. За энийгээ идчихэд орё. Хойноос чи яваад орё гэ тий. Тэгсэн. Тэгээ бид нар яг төрүүлээ орё гэ төрүүлээ орж марвал тэгэл яг ингээд нэг юм ерөөсөө тийм монголчуудын партинд яваагүй бас амар утчихж заяа. Хизээ хамгийн сүүлд явсан бэ гэхээр хэдүүлээ нэг Франкфурт руу Камертоны тоглолтыг үзэж явсан мэт. Тий. Гадаадад тэгэл тий. Монголд гээ сая чи 100 2. Тий. Тэгээд тэгтээ яг нэг гадаадад үзсэн гэхээр тэр чинь тэгээд нэг юм дараа нь ер нь парти болоогүй хаа бид нар тэгэл за тоглолт тусал за Камертоны тоглолт хүй хамтаа зураг мөр авах болон гिचээж иргэж гарч ирээгүй ш тэр хэд чинь. Тэгсэн би болттой хайртай. Тэр тэгэхээс өөр аргагүйсэн бах уу бид нар угаасаа хүмүүс ингээ юу ч болоогүй бахтны хүзүүдэж аваад юм чи. Тий амар муугаас тэр нэрээ за. Тэгэл за ийшээ орой гэл тэгсэн чинь ингээл амар яг Монгол бааранд ороод ирсэн санагдсан за яг нэг юм
дээр үед нэг оюутан байхад юм хорооллын баар, сансрын баар гэд байдаг штий. Нэг юм байдаг байсан да. Тий хорооллын сансрын баар марууд те ёо. Харин яг нэг юм Монголд очиод бааранд орж байгаа юм шиг санагдсан заяа нэг юм оюутан байх үеийнхаа. Тэгэл ороод идсэн чинь нөгөө хамтлагийнхан ирж бид нартай ирж зураг авах бол нугаас автор дээр 90 мянга ярьжсэн юм чи. Тэгээ тэрийг хүлээгээл. Тэгээ тэрийг хүлээж байгаа нөгөө манай хоёр ч бас байдгүй санаа зовоод хоёроо яасан бол бас ингээд цуг явжсэн хүмүүс хайжаад өөр хүмүүстэй алга болцсон байгаа шүү. Ер нь бол бит хоёр чинь юу яач маа зин. За гарч харъя мараа гэх. Тэгээ гараа харсан чинь нөгөө хоёр маань хоолой захиалаагүй байсан гэлөө нөгөө газрын захиалах нөгөөгүй ч гэлөө хэрэлдээ гараад ирсэн гэсэн. Өөр газар орсон. Яг Аз олж яг тэр годамжт нь байдээ өөр газар орсон сууж мож байгаа. Тэгээд тэр хоёр ер нь бол бит хоёртой явахааргүй болоод чек мэг чинь айгүй ойрхон концерт болдог болохоор нэг тиймэрхүү юмдаа хүмүүс бас нэг тийм явдаггүй юм уу яадгийн бит хоёр нэг өөр баар маранд очиж байжээ. Тэгээ тэнцээ уулзъя. Тэгээ тэнцээ манай дүү ажилт юм а. Тэгээ тэнгүүд угаасаа одоо илүү том баар болохоор зэрэг бас илүү юу яж магадгүй. Сонирхолтой байж магадгүй та нар чехийн баар үзүүлэе гэж хэлээд тэгээд окей гэж тэнд сууж байхдаа бас бит хоёр тэр хоёртой нэг бие уугаад уусан нэрээ тий. Сайн уусан маа шүү гэж. Сайн уусан маа шүү нэрээ. Миний хөдлөө ёо амирик уусан байгаа. Тэгээд за окей гэж бутч нөгөө нэг юулгаа баарлага ороод тэгсэн чинь аваа хэд хүмүүс ирцэн тэр ярьчаа. Тэгэл нөгөө мөгний хоёр охинтойгоо тэгээ нөгөө өнгөрийн доктортойгоо бөөндөө ингээд нэг ширээн цууцсан ингээд тэгээ гарахтаа угаасаа юу авцсан байсан юм аа. Нөгөө нэг өнгөрийн охтууд маань бит хоёртой уухам аваад гцсэн байсан тий. Тэрийг орж хоёлоо ууж муугаа тэгээ хүмүүсээр агиох дайлуулсан юм байна чи хоёроос. Тэгсэн. Тэгээ яах юм бэ хэрэггүйгээл тэнгүүтгүй тэгэл аваач тэг хүн ингээд сайхан юм авчиж чадчих чаа. Баярлаа гэдэл авчиж гэдэг. За тэгээ баярлаа гэжсэн. Ахаал нэг хэсэг хүмүүс хурч ирэл өө ямар юу манай хоёр яштай сайн юм байна уу гэж амар шот мотор дайлж мэлал тий. Тэгээд агиох хүмүүс ингээд агиох тийм тоож яасан гой хүлээж. Манай хоёр ингээл амар гой хүлээж авсан тэгэл. За нилээ сайн олж яа. За маргааш бол хороо угаасаа жижиг гэж бодчихвол. Тэгээ хүмүүсийн буянгаар айгүй их явсан гэж тохио. Тэгсэн. Тэгээд тэгсэн нөгөө нэг Чехийн Прагт манай 10 жилийн одоо нийлдэг байсан найзуудын маань нэг байдаг байхгүй юу? Тэгээд ганцхан хоногор очиж байгаа юм чинь тэгээд очихтаа угаасаа нөгөө юу юм чин өөр айлмайл байна гэдэг ярьсан байгаа юм чи ямар тэгэл тусдаа заяаны газар байгаа л би өөр найз мэдэн байгаа л тэлтэй нэг ашиг зүгээр нэг хоног юм чин хэлэхгүй очиад тоглолт үзчихэл ирээ гэж би бодоод тэгээд заяад хэлчихсэн те за манай найз мэдэн шүү дээ яана нөгөөдхөнд байгаа дайрлчих гэсэн тоглолтон дээр байхгүйсэн аахгүй те за дайрлахгүй байна бодчиход байжсэн чинь after party дээр найзууд ороод иртээ тэгэл гиснэ ингээл баларсан. Ингээл нөгөө нэг баг ингээд ихтэй найзуудаа ингээд юу аваал тэг ингээд бөөндөө ингээд орж ирэл тэгэл тэгснэ яг ингээд хаалгаар орж ирэл тэгснэ над руу ингээд заагаал заяо тэгэл би ингээд яг нэг юм гим хийцүү нөхөртэй байгдчих юм шиг ингээд тэгсэн чи ингээд хурчрэл за ямар сонио явж байна за сайн уу найзаа гэж тийч за найзаа өстө sorry би өөр яг өстгөө үлийн даваа гэдэг шиг юм өстэй амир муха барьдлаа гэ тэгээ хэлж мэдээ тайлбарлаад яасан хүүхдүүд сайн уу мэн үү эхнэрэн сайн уу яаж ийн ингээл нөгөөх манас нөгөө тойр дэж үгүй нэрээ энэ Европт ойрхон байж нэр уулзахгүй уулзталтаа манай энтхийн баарын дотор чи хэд хоёр сурахгүй байж байгаа дайралтах юм а тийм байдаг гэж үгээд тэгээд бас нөгөө хэд маань яагаад вискээр тайлаад. Алин одоо чи тэгээд уулзаг юм чинь хэлэхгүй ирсэн юм чинь одоо ингээд барихаас өөр яах юм гээд намайг тэрэд чи тийж. Тэгээд нөгөө чи төрсөөлөд нь гэлж яваа гээд. Тий ариун алга болсон байсан. Тий виски уусан би тэр очичоо. Тэгэл нэг харсан чинь заяа нөгөө доктодтой тийчээс даалчна. Тэгэл нөгөө өдөр ачаал. За яасан маань хангай олж юм болж энэ гэж мэгэл тэгсэн. Тэгэл яг тэгээ байжсэн чинь нөгөө хамтлагид орж ирсэн тий. Тэгсэн. Тэгэл мэдгүй аим гоёсэн гэд нэг мэдгүй жоох охин шиг санагдсан заяа би өөрөө ягаад чи амар догдолж моглоо яана мана гэ тэгээдснэ тэд нар ингээд үүдний лонч хэсэг рүү ингээд яваад өгсөн. Тэгэл за юудсан очиж тэхүү зураг авах тэхүү бас санаа зовоод байгаа байхгүй юу? Яа зураг авах уу гэж мэж бодоод тэгээ гуугаас тэгээд амар хөрхөн хэлдэг ингээд тэгээ авах юм авах лээ. Тэгээд ингээд хажууд нь зогсон чи би зүгээр сугны ус заяа. Бүр амар намхан заяа. Тэр яг ингээд суганд нь барыг таарахаар заяа. Амар өндрөх юм билээ шүү дээ тэр гоцлол дуучна. Тэгээд амар хөрхөн аашмаштад. Тэгээд зураг мураг авах яг та манай найз чинь болохоор өөр хүнтэй бас зураг авахулна гээ. Окей, нөгөө гослол дуусантайгаа бол ахуулсан. Би краш дээр очих уу гэж заяа очооч тэ энэ хүртэл ирчээ тэгээд би ингээл нэг өнөө халдсан байснаар би хэрэг халааг байсан бол очихгүйсэн хаа. Тийм баха. Халдсан байсан болохоор зэрэг би ингээд шууд очингуудаа ингээд баг нөгөө хажууд нь очингуудаа гаран дээр нэгэ тогшоод над руу ингээд харсан чинь хоёул хам зураг авах гэдэг үү гэдэгсэн байхгүй тийм чинь. Окей тэгээд амар хөөрхөн үрчрэл тэгсэн заяа аль би аваад гэж нанаа хөөрхөн зогсож юм багс чи тэгэл би ингээд амар fan girl ингээд царай гарахгүй мөртлөө ингээд дотроо бүр өччих гэж байгаа шүү. байсан.
Тэгээд тэгснээр би ингээд нөгөө нэг хойгоор нь гараа оруулаад ингээд тэрсэн чинь ингээд тэрнэр би ингээд бас амар респект төрсөн ингээд зургнаар бол ингээд яг ингээд тэрвэрлэгдсэн юм шиг гарч байгаа тий. А тэгсэн мөртлөө ингээд би ингээд нуруунд дээр ингээд гараа тавьсан. Миний ингээд нурууны хойгоор ингээд гараа оруулсан мөртлөө ингээд миний би минь ингээд хурц мөрөхгүй байсан. Тийм надад хүртэл бүр амар респект санагдсан ингээд хөөх ямар юу вэ тий. Одоо юугүй ингээд эмхтөөний би тамаа ингээд хурц мөрөхгүй тий хүндлэл вэ гэж би ингээд бодсон. Тэгэл би улам их хайрлах хүсэл төрсөн. Түүнийг тэрийг манай найз яриад тэгэл би тийм үү ямар лаг ингээл тэр ихтэй амар сэтгэл чамд үлдээсэн юм шиг байна те хэрвээ ингээд тэгээгүй бас ингээд юугаар чинь бүслэгийн мөслөгээр чинь ингээд чанга манг тэрж мэрсэн болвол бас нэг өөр юм бодох байсан ч юм уу гэтээ үгүүлсэн багтаа чи яваа чиг шиг муухай юм бодох шүү юу чи хайр дурлалаа холоос үсгэлээл явж хайр дурлал гэж бэд тийм камертоны бодд байна мөнх өргөл маань үгүй харин тийм амар тэгж крашлж байсан үн чинь тэгж бодохгүй байх угаасаа муугаар бодох байх тэгээд бүр нөгөө нэг юм дээрээс нь тэгээд юм амар гой зан ман гаргаа тийм хурч мөрөхгүй нэг юм амар джентльмен зангарангууд бүр тэр нэг илүү болсон юм шиг байна. Манай найз тэрийг агүй их ярьсан заяа. Тэг би энэ бүр амар сэтгэл үлдээчтэй тэр үйлдэл нь гэж бодсон. Тэгээд надад ч аягүй гой санагцсан. Би тэр өдрөөс хойш тэгээд тэр хандлагын ингээд продюсер хийдэг гэдгээс хойш ингээд амар өөр нүдээр ингээд харсан ямар мундаг хүн бэ гэж өмнө юусоо тэгж харж удаж байгаагүй юм. Өмнө энэ залууд нэг ариуна дурташуул гэж харж ирсэн үг гэхээс хойш би ч угаасаа сайн мэддэггүй байсан болохоор тэр юм ингээд нэг юм ингээд өнгөрдөг байсан болвол одоо нэг юм амар өөр ингээд юутай болсон. Харах өнцгтэй. Тий харах өнцгтэй. Одоо үзэл бодол модал гэдэг ч юм аа тэр хүнийг нэг юм харах юу маань арай өөрчлөгдсөн. Тэгээд баярлалаа найзаа гэж. Баярлалаа харин тийм гой зураг авчихсан. Тэгээд тэр зураг мөргөө ингээд баг жааслаад яах гэдэг юм шиг уцнаас байнда гаргаж ирчихсан. Энэ хараа энийг хараа амар аж аргалтай зураг байсан тэр нэг юм ярцаатлаа энийгээгүй мөртлөө нэг юм амар аж аргалын гормон ялгарсан яг тийм инээдсэн заяо. Тэгсэн ёо. Үнэхээр гоё мөрч байсан надаа ингээд хэдхэн секунд ингээд хажууд нь ингээд зүгээр л ингээд цам зураг авахлахдаг. Тэгээ ингээд хараа ингээд за ингээд төвшөөж болно штэ ингээд хүн яа юм ядгаа тэгээд ч юм. Тэгхгүйгээр ингээд ямар гоё юм баярлалаа ирсэн баярлалаа гэж тэгсэн би ингээд за ингээд үнээс хойш бүх тоглолтын дээр чи ирнэ. Ингээд амшиг. За амсаа шүү чи яа. Тэгээд бит хоёр за ер нь нөгөө хэд ч тэгээд яваад өгсөн за хэдүүлээ ингээд явъя. Тэд нар ч угаасаа тэг яваад өгсөн тэгээд бид нар ч гэсэн за угаасаа нэг өнгөрч ясан билүү. Тийм тэгээд энэс хойш дахиад нэг баар орох гэсэн юм чи ер нь явъя гэдгсэн нөгөө хэд маань ч гэсэн явъя гэдэг чинь. За тэгээ бөөндө гарлаа тэгэл гараал бит хоёр за бака тэр өдөртөд аюу олон бака гэсэн тийм нөгөө тоглолтоос бака гэж байгаа. Замдаа дайралтад бака гэж байгаа. Тэгэл трамны буудлын дээр явахтан за бака тийм дайралтыг гэжсэн за хамт явъя гэж амар олон бака гэдэг. Тэрөөсөө тэгээд эргэж уулзаад байдаг. Тэгэл тэгсэн за бака гэж тэглээ тэгэл тэгсэн нөгөө охтууд маань за тэгээд нөгөө хоёр чинь одоо та хоёрыг яадаг байгаа. Олдог байгаа гэж тэгсэн. Үгүй олдох байлгүй тэгээд бит хоёр угаасаа нөгөө хөрөнгө дугаарыг авцсан тий. Бааныхаа ийгч авцсан тэгээд нөгөө хүүхний дугаараас нь болохоор зэрэг олчно хамаагүй бит хоёр асуудалгүй бүр арай л өчнө гэж тэгсэн. За тэгээд олдохгүй бол тэгээд залахгүй даа гэл энийгээ дууссан байхгүй юу. Дараа үгүй өмнө бас юм болсон юм байна. Яасан бэ гэсэн чинь бид нар гараад ирсэн чинь нэг залуу ингээд унтчих нөгөө шалан дээр үгүй шал гинэ гадаа бүр ингээд ухаанаа алдсан байж байгаа байхгүй. Тэгээд санаа зовд болтгүй нөгөө мэдгүй мэрэгжлийн юм хөдөлсөн чи тэр юм уу. Тэрнээр бол яг мэрэгжлийн гочж илнэ за. Арай тэгсэн би за би тэрийг нэг очоо харчаад ирээ гэд. Тэгээ явсан чи ингээд тэр залуу бүр ингээд ухаанаа алдсан ингээд хүн чи ингээд нэг юм нүүр мөрлөөр ингээд зөөлөн мөөлөн зохиж мөхөр ингээд сэрж мэрдэг да ингээд нөгөө сох хичнээн сохтууч гэсэн. Тэгээ тэр бүр ингээд чанга ингээд бадсан ч гэсэн юу сэрхгүй сохгоо. Тэгээ би нөхөө найз чи яатсан юм бэ гэсэн чи мэдгүй их чи гэсэн хөөх нэг юм ингээд нөгөө найзгаа толгойг ингээ хөлөндөө төшүүлсэн ингээ байж байгаа хгүй юу. Тэгээ одоо яах юм гэсэн чинь мэдхгүй байна би гэдэг тийм. Би тэгээ одоо за чи юусэн буугаад усанд яваад би энэ чи хараад ижээ тэр хооронд гэ. Тэгээ нөгөөх нь усанд гүйсэн. Тэгээ усанд гүйсэн чи энэд ч хүрээд ирлээ хөөх ингээ ариуна тэр хооронд ингээ хүрдэггүй ер нь бол зогсоол байгаа шүү дээ. Хүлдэж өгөхгүй манай найзсан чи найз нөгөөх нь зүгээр ингээ ажиллаа ингээ байждаг нас тэгээ би түүш энэ ингэж болохгүй энэ цагдаа дууд юм уу те юу яа эсвэл юу төргөн мөргөн дуудахгүй болол одоо ингэж яах юм бол хүлдэж өгнэ энэ нэгт хүлдэж өгөх нь эсвэл ингээд эн чи ямар ч ингээ ухаан мэдрэлгүй байгаа юм чинь ингэж бид нар орхиж болохгүй юу яа одоо энийг зохион байгуулж авторын зохион байгуулж байгаа тэр дууд тэр залуу дуудаа тэр хилтэй устай хүний дуудаа тэр гээд тэгээ тэр хооронд чинь бит хоёр нөгөө өврөө захиалсан маш тий явна гээд
Тэгсэн чинь манайх хүрээдэртэй тий би за нөгөө хэд өнгөрөө охтуудаа за та хэдэд ингээд даатах үлдээл шүү та хэд ингээд учрыг нь олоод ягаарэ яваараа энэ хөөрхөн Монгол залуу гэдгсэн чинь хүмүүс ерөөсөө ингээд цагдаа дуудаа гэсэн чинь яах юм бэ төлбөр гарна гэдэг байхгүй юу. Тэгээ сүүлдээ уураа за яа тий ууж чадсан болвол төлбөр гараад өөрөө төлнө эзгээд уурандаа заа юу. Гэтэ хараа тэгэж уух ямар ч ингээ хэрэггүй байгаа байхгүй тий ямар ч сан биткойн тий яад гэж байгаа. Тэгээ тэрний дараа юу болсон бэ гэсэн чинь түргээрээ тэр залуугаа явсан гэсэндээ ямар ч байсан төлбөр гарах хэсгийг сайн мэдгүй байна. Яг нөгөө даатгалтай чихийн систем нь яаж явд юм байгаа. Тэгээ би бодохдоо зүгээр л ингэж тэгэж ухаанаа алтлаа уумааргүй байна. Тэгээ нэг гой угаал яаж олно штэ. Тэгээ тийхгүй тэгээд бүр тийм ялангаа алтлуугаад ухаанаа балартал. Тийм юм болсон юм байна дундуур нь заяа. Тийм тэрэн дээр би тэгээ заяагаар амир барахсаа ер нь бол ингээд миний өнцгөөс харах юм бол би ингээд тэр хоёр залуу ингээд зүгээр согтцсон тий ингээд хажуугаар нь ингээд юу цагдаа магдаг явж маваад хөө зүгээр тусламж хэрэгтэй юу гэдгсэн чинь үгүй хэрэггүй зүгээр гэж явуулж мавуулаад гэсэн чинь нөгөө нэг төшүүлсэн яаж ийсэн зогсож ийсэн тий тэнгууд нь би окей за найз нэм чи мэдж байгаа байлгүй ухаалцсан гэж бол мэдэхгүй байгаа штэ ингээд согтуул юм бэ тий ингээд согтцсон ийм тэнэг болтой согтоодах явахдаг гэл би бол зүгээр ингээд согтууны аллергитэй хүн чи угаасаа ингээд зас ийм тэнэг мал болтой бодох тий ингээд би ингээд дургуурээ баг ширүүтэ зогсож байгаа ш тэгсэн чинь ингээд заяа ингээд очоод ингээд тэгсэн тэгэл би ингээд тэр мөчт ингээд ваа мэрэгжлийн зөвлөс нэр байна. Нэр ингээд хүний төлөө төрсөн гэж байд юм байна тий. Манай чи хүмүүс бол их л байгаа л ахалтай тий ингээд согтуу нэршиг шиг гэл тэгж яхад заяа бол очоод ингээд сэгсэж үзэлхөө энэ хүн чинь ингээд согтуу ухаалтцсан биш тий ингээд ухаангүй шүү тий. Энэ хүнийгаа төргөн мөргөнд одож үг гэл тэгээд зүгээр яг тийм чи ингээд очиагаа бол тэр одоо юу ч болцсон байх юм билээ тий. Харин тийм чинь ер нь бол найзтай амир их бахарсан. Тэгээд би за энэ жил гэж байд юм байна. Тэгээд тэр яг нүхдэг ах одоо нөгөө нэг юу илээ бүтлгүү нөх тэгээд бас бүтэлтэй юм нэх тэгээ хөөрхөн амт намайг бас авч тэгэж яг тааруулдаг байлгүй бурхан цаанаасаа хөөрхөн энэ хүүхнийг ингээгээд тийм тэгээд бит хоёр ямар ч сүүбэрдээ суугаа яваад гэсэн тэгээ нөгөө газар очиод нэг баарны гадаа тэг баараа нийлээд яхин тэг яг бол мэдэх бах. Ямар ч нэг баарн дээр очиод тэр нөгөө хоёрлоо битгаар ч дундуур нь бүр зөндөө залгаж байгаа штэ залгаад бичиж шүү хаана яаж юм. Тийм тэгсэн чинь бүр хариу байдгүй за нөгөө нэг юун дотор байгаа юм чи айгүй бол сүлжээ мүлжээгүй уншихгүй байгаах. Тэгтээ тэнд уулзах гэсэн юм чи тэнд очиж хүлээжээ гэсэн юм чинь тэндэл очоо байжээ гэж бодсон маа штэ. Тэгээ очсон чинь амар 30 евро 35 билүү 30 лөө. За 30 40 евро. Тийм 30 40 евро ямар ч нэг юм такстай тийм амар бараад өгөхгүй. Тэгээ бит хоёр нөгөө нэг дотор нь байгаа эсхийг мэдгүй юм чинь за амар хоёлоо 80 евро төлөөд орсон чинь ямар ч хүн байхгүй болвол лайлаа ямарчсан гадаанаа зогсож ивжсэн залгаад үзээ. Тэгээ байдгүй. Тэгээ сүүлдээ нөгөө нэг хамгаалагч залуу ингээд энэ хоёронд орох гээд байгаа мó яах гээд байгаа ингээд гайхаж штэ. Тэгээ сүүлдээ бараг ариунаа даахаа болцсон байсан ах тий. Би бүр яг дотроосоо шаардсан гаднаасаа ч ингээд за амьдралтаа эвлэрээ дөө гэх бүр яг ёо бүр тэгээ нэг өнгөрцөн баа штэ тэр чинь. Тэгээ хоёлаа за болохгүй бол хоёлаа букингээр юу ачи юу захиалаад буудал мол захиалж ирсэн. Букин дээр ерөөсөө сул барихчгүй. Угаасаа нэг өнгөрцөн тий. Тэгээд одоо тийшээ ингээд хагас цааны өрөөмөрөөсөн болохоор зэрэг амар тоглолт байсан. Ямар ч ерөөсөө сул юм гарчихгүй. Тэгээд сул гарч ирж байгаа нэг нь 800 евро гэдэг. Тэгээд би what за ингэж ээжээс хоёлоо зүгээр өглөө болтол баг Макдоналдс дээр сууж байгаа. Өглөө болгоцсон дээр яшиг. Тэгээд тэгсэн нөгөө нэг хамгаалагч залуу та хоёр орох гээд амга гарах гээд амга гэсэн за яг хөөрхөн хийж тайлбарлаад хамгаалагч дээр нь очиад ингээд бит хоёрын нэг нь ядаж орчод ирэдэггүй ингээд дотор ингээд байгаа хэсэг найзуудаа ингээд байгаа хэсгийг харчаад тэгээ ингээд явахгүй болвол ингээд нөгөө төлхүүргүй бит хоёр тэгээд нөгөө байранд орчихлоо гэсэн чинь яг тэгсэн чинь нөгөө хүн за окей нэг нь орчод тэгээд би ингээд бүр ингээд яг ингээд арина ингээд золиосонд нүлж авахгүй би одоо гарч болт яах яаж би өөр найзаагаа хаяхгүй л гэж бодсон. Танихгүй сохтуу залууг авир тэгэж яасан юм чинь найзаагаа бол хаяхгүй л гэж бодоагаа би. Яа тэгээ би ариуныг за манай найз ингээ барьцаанд нь үлдгээ те ингээ депозит болоо. Тийм би үлдээгээ. Би орчоод дээрээ тэгээ би орсон ч тэгээ бас их ч ингээ орохдоо бас би засаж байгаа байхгүй. За одоо хаанч шээж авъя. Юу н амьдрал хаашаач эргэж магадгүй юм байна ухааны бодоод. Гэс орсон дээрээ би засч масж байгаа. Тэгээд ингээ харсан чи амар том баар байдаг байхгүй. Тэгээ би юу тэр нөгөө хоёрыг олох те ингээ хайгаа явсан чинь ер нь ингээ дундуур нь ингээ явсан чинь байдгүй. Тэгээд ингээ харсан чи техник тэр Монгол залуу байж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг манай нэг дүү байдаг гэд дүү ажилдаг ярьжсэн юм чинь. Тэгээд тэрийг өмнө ингээ тэр дүүтэй нь ер нь бол би ингээ маасан заасан гэсэн яриатайсан байхгүй юу. Тэр дүүг нь би 5 цаг хүртэл хүлээж агаад Прагийн алтан гүүрээр алхах нь гэсэн байсан.
Тэгээ ирээд хантайгаа тэнцээ тэгэж таараад тэгээ нөгөөдхөө чинь би хүлээж аваад тэр чинь ингээд амар хүмүүс очтой юугаа захиалах гээд уухмаа захиалах гээд тэг би нэг 3 өдрийн дараа илүү тэгээ ингээд уулзаад хүүе ингээд бит хоёр би ингээд найзтайгаа ирсэн маамаа танаа ихч ах хоёртой энэ уулзсан гэсэн маа тэгэд ингээд байдгүй тэр хоёр ирсэн үү энд байгаа юу чи мэдэж гин үү гэсэн чинь ирээгүй штэ гэж авдээ. Тэгээ би тийм юм гээд ирээгүй штэ гэл тэгэл тэр залуу угаасаа эргээ харсан заяа. Тэгэл намайг одоо энэ ямар солиотой хүн бэ гэж бодсон юм уу? Амар авжилтаа байсан болооч тэр юм уу? Тэгээ би за гэл тэгэл угаасаа ирээгүй штэ гэхэр ч одоо би тэр хүнээс хаана байгаа маа гэж асуултаа за окей гэл тэг гараал ариунаад ирээгүй гэж энэ одоо хэлээ яах вэ? Тэгэл бит хоёр чинь за ухаанаа уралдуулаад за эсвэл нөгөө манай найз нь очих нөгөө хэлэхгүй мэлэхгүй бай гэсэн тэзмэд за бараг доччих гэсэн. Тэгээ тэднийх ч угаасаа 3 жоох хөвгтөм чи яшиг шиг ямар шөнө өрön цагаар хоёлаа тэгэж очиж яах юм ах юм. Ментер гэсэн байсан дээр гинт нэ толгойд тэр за тэгээ нөгөө хоёр чи холбоо барихгүй болвол тэгээ залгаарэ гэд амир юм. Инээдтэй бид нөгөө бака макагээ салсан. Өнгөрийн огт санаанд ороод хоёлаа нөгөө дөрөөгөө бичихөө гэд. Тэгэл Instagram-аар угаасаа өмнө бичлэгдсэн байсан болохоор зүг тэгэл юу та яаж юм бит хоёр нөгөөдөлөө олдгүй гэсэн нөгөөдөлж амар хөрхөн хүрээдэрээ энэ манай хайг гэд нөгөө Airbnb-ийн хайгийг өгөө те. Тийм тэгсэн тэгэл бит хоёр бүр амар аврагдсан хүмүүс шиг за очие гэл. Бит хоёр ер нь бол амар ширэлсэн те. Одоо тэгэл бас санаа зовж байгаа штэ дотроо ингээд ер нь тэнд л анх танилцсан те. Танилцаад нэг хөрхий 5-6 цаг л болсон байж амар ингээл тэд нарын Airbnb-д ингээл очих гол хонхгол бодон дээр мэдгүй нэг жоохон өрөвдөлтөө юм шиг заяа. Тэгэл за очие гэ. Тэгээд нэм орсон чинь амар хөрхөө хүлээж агаалгүй. Хэвээ нэр хоёр даарч ин марч ингээл цайж өгөөл бит хоёр ер нь бол даарцсан. Байгаа штий гадаа 30 минут 30-40 минут нөгөө хүмүүсээ ч хүлээж мүлээгээд уцаа авах юм. Тэгээд нэг юм тэр одоо биеэрээ ингээд даарахаас гадна сэтгэлээрээ ингээд амар бас жоохон даарсан байсан юм шиг байна заяа. Every verse. Үнэ. Үгүй нэг юм онцсон юм шиг байна тий. Жоохон ёо. Хүний газар ингээд оцсон маш тий бит хоёр тэр хүнд итгээд за гэд тэгсэн чинь ингээд уцмцаахгүй ингээд алга болоо. Тэгээд ингээл аль болох юу газар нь бит хоёр ингээл очиж бачаал хүн амьтанд одоо тэр хамгаалаг залуу малуу гуйж муугаал мэдгүй ингээд нэг юм амар ер нь бол ингээ амар одоо зовхон чаашин гэтээ нэг юм ер нь бол тийм юмд яах яскуулээс аахгүй одоо тэгэж ингэж нэг юм тэг гадаа дааран баримаар ингээ тэгээд оцсон чи амар гой хүлээж аваад тэг ингээ хүмүүсэд тоосон чи бид нар юу ээж дээ зургуулаа ээжтэй тэгээд 2 цаг болсон маш тэгээд тийчсэн хүүш хідүүлээ хөдөртгөө өсч тгий гэж аа тий ёо нөгөө чи яг хөдөр мөдөртөө явж идэх нэг октод чи яг манай маядны октод тий ёо харин тий тэгээд за хөдөртөө гэдэг өөстө хөдөртөө заа юм үүрийн 4 хүртэл өдөрцсөн үү ёо амар гой баг бол чуваагч могч тоглоо тэгээд ямарсан за унтцгаа 4 болж байгаа юм чинь тэгээд бит хоёр нөгөө хөөрхөд тэднэрийн хөөрхин ч гэж бит хоёр нөгөө буудан дээр нь унтаад нөгөөд чинь болохоор 2 орон сатгцээс тий харин тий нөгөө ч юм болохоор 3-1 орон дээр унтаад нэг нь ганцаараа унтаад амар гой санагдсантай ингээл хүн чинь бас ая тухай бодвол за юу вэ дөрүүлээ явж иж 2 оройроо ч юм уу нэг нэгээр орон дээр унтаж болно шүү дээ. Тэгэхгүй тэгэл 2 ахаал нэг өөр хүнийг ягаал чахалтан байран гуруула нэг орон дээр унтаж мунтаал. Тэгээ тэгэхгүй зүгээр бид 3 баг ингээ унтчихдээ юм унтчин тэр бол худлаа ярьсан баха. Тийм гэсэн бах. Харин тий бит хоёрыг санаа зовчихно гэж одоо тэгээд мэдгүй амар гой санагдав. Тэгээ нүрээ угаа гэл нэг хөөрхөн ягаал нүүр мөрнөөс хам өгч мөгөл тэгэл амар юм оо гэл нэг юм хөөрхөн санагдал тэгэл нүүр мөрөө угаачаал. За тэгэл орондоо орлоо би тэгэл орондоо ороод унтчих та. За тэгээд өглөө олох чивэл ямар ч гэсэн тэгэл очно олдон даа гэл ингээл яаж байгаа шүү дээ. Ингээд нэг хэдхэн цаг унтан те нэг 2-3 цаг унтаад босохоор тэгсэн мөртлөө тэгэл ингээл би ингээд ерөөсөө сэрвэлзээдсэн нэрнгэсээ. Харин тийм. Тэгэл байн босч уцаарал нөгөө нэг бит хоёрын битсэн мессежийг бас харж мараад явах юм болоо. Би ингээд тэр хүнд чинь бас санаа зовж байгаа шүү дээ. Ингээд хүүе харьсан болов гүн болов те ингээд бит хоёр чинь ингээд нөгөө нэг уцаахгүй болохоор чинь зэрэг анд өснө мэддэхгүй ингээд алга болцоолох зэрэг бас санаа зовоод ингээд бодоцсон юм шиг байна. Яна бит хоёрын чинь ингээд хүмүүстэй хөдөлмөр тоглоод өөр газар ингээд улаан газар онцсон чинь нөгөө хоёр маань ингээд энэ тийм ингээд явж байгаад яцсан мэрэл яна маана гэж бодоцсон юм шиг байна заа. Бит хоёр ч хамаагүй юм үлдээсэн байгаа шүү дээ. Пассворттай явсан чинь пассворттай үлдээсэн. Пассвортгүй явсан заяач яах вэ? Зөвхөн өөрөө нөгөө оршин суух хөлгөн байжсэн юм чинь тэгэл л бүх юм тэнд огцсон шүү дээ шал балаймаа гэж бодоол тэгээд гэтээ ингээд нэг юм юу хагаадсан хичнээн тэр хүмүүс бидэрт өргүүч гэсэндээ ингээд оо яна ингээ харьцсан шүү таад ингээд хүрээд ирээрээ ч юм уу те нэг тиймэрхүү юм хүлээжсэн юм шиг. Тэгээд ерөөс ингээ шүнжэнгөө нэг юм бит хоёрын битсэн мессежийг уншаад хариу хэлэх юм болов тэгээд ингээд байн сэрүүлзэл байж байгаа л боцоо цаг хараал ингээл тэгэлсэн. Тэгэл гэсэн хажууд чи ингээл харсан чи хөөрхий заяа ингээд нэг юм хөөрхөн удаж тэгээд би чи заяа өмнө ингээ заяатаа унж бодоход ингээд амар хурхаж мөрхөд би за ингээ угаасаа унтахгүй мэн энэ шүнгээ бодцсон чи нэг хөөрхий нэг юм
Одоо юу гэдэг нэг юм амар хөөрхөн яг би хайр үрсэн зайд би ингээд хаач хөөрхөштэй би гэж бодчихвол. Тэгэл ингээл нэг жоохон унтаал. Тэгэл өглөө ингээд цэрүүлэнгээс өмнө сэрсэн. Тэгэл нөгөө хүн чинь босч юм харах нүггүй юу муу тэгэл хараал. Тэгсэн нэг 7 өнгөрөөгөөд илүү. Залгаагүй битсэн ийлээ. Гэртээ ирсэн шүү хурцээд юм авчаарч билүү нэг тиймэрхүү. За би одоо яг хүнийг яхаас өмнө битсэн чиг өшч үзүүлэе гэж. Одоо би хүн чиртгэс өмнө тий хүн чиртгэс өмнө яг юу гэж үзсэн хараа тий. Бид хоёр ингэж битсэн байна. Унтахаас өмнө холбоо байж чадахгүйсэн болохоор бид хоёр өөр ханах газар олчлоо. Энийг уншаад өглөө бичээрээ очиж юм авъя гэж утсан байгаа байхгүй. Тэгсэн чинь өглөө 7:29 үед окей босоод залгаарэ гэсэн байгаа байхгүй. Зүгээр тийм л мессеж байгаа зэ. Тэгээд би ингээд залгсан байгаа байхгүй өмнөөс нь шууд. Тэгсэн чи ингээд хайгаа явуулчаа өчиг юм авчаарэ гэдгс. Тэгээд за бид хоёр очиход хөлөөд хэлье гэд бивцсэн байна. Тэгсэн чи окей гэдгсэн байхгүй. Тэгэл өглөө босонготой л тэгэл нөгөө октод сэрлээ. Тэгэл бидэд ингээд жоохон яаж маал тэгсэн. Хаана байдаг айл юм бэ? Бидэд ячаа том машинтай явж байгаа юм чаа. Тойрог очиж юм чи ахуулаад ингээд ячаа. Бөндөө идлээ сайхан өглөөний цай маа ууж муугаад ингээд цаашаа тойрыг суух хэвээр газар чи суулгаж болгож өгөөгээд ингээд амар бүрэн сэрвэс үзүүлээл тээ ингээд оо ямар гоё юм бэ гэл та байж байгаад байр манаасаа тэгээ жоохон байж байгаа гарахгүй дээ би тойроос олж өглөөс маш гарч явах юм чи өөгүй зүгээр штэ угаасаа л ингэсэн байсан юм чинь хамаагүй бөөнөрөө хамт гоё явчихъя төлөвлөж мөлөлдсөндөө ингээд мань бол ингэж одож штэ хэдүүлэн унтчаа 9 мөсгээ босоо явъя бит хоёрын автобус 11-ээс явах юм чинь гэсэн чи гүү заяа 7 өнгөрөөгөө л хэдүүлээ босоол тэгэл ингээл машин цугаал яваал тэгээд би бүр за болио ядаж 8 бос идэхгүй гэж сүултээ чүгээ тэгээ штэ хэдүүлээ очиж та хоёрын ямиг аваа тэгээ цай уугаа тэгээд тэгж жаад ингээ гой салли малаа гэд мэдгүй ингээд хүн нойроо харамлна штэ 4 цагт унтчих за шиг өсөөс босоод тэгээд яамаа гэхгүй нэг юм тэр мэр зан ингээ амар гой санагдсан. Тэгэл яагаад гомцсон бэ гэхээр бит хоёр нөгөө өмнө уулзалтаа ингэж хэлсэн аахгүй тэгээд хоёр ингээ хариул харжээ тий бит хоёр ингээд явж байгаад явдчихё хаягаа өгчөө тэгээд эсвэл бит хоёр ингээд очиод эсвэл хаалгаа чин дардаг ч юм уу эсвэл ингээд нөгөө илүү түлхүүрээ өгчих юм уу тэгээд ингээд хідэн цаг ч ясан хамаагүй бит хоёр ингээд ороод унтчихъя гэдэг хүн тэгэж болно шүү дээ. За би нилээ ингээд уудсан байгаа юм байна. Ер нь бол ингээд жоохон мууд жаам байна. За энэ хоёр түлхүүрээ илүү түлхүүрээ өгчих гэдэг ч юм эсвэл за бас нэг тийм опшн байж болох юм байна. Ингимиги гэдэг тийм байхгүй зүгээр бит хоёр хүлээж өнгөтэй ингээд нэг юм өглөө нь бицсэн юм болохоор тий уцаахгүй тэгээд эсвэл ингээд тасархаасаа өмнө ч юм уу тий харихаас өмнө за би ингээд харж шүү хоёр хүрээ дээрээ гэж мэж бичиж болно шүү дээ. Тэгэхгүй ингээд яснаа юу ч болоогүй юм шиг маргааш нь ингээд тэгж битсэн өөстөө хүн бас ингэж бас болно шүү дээ. Тий би гэсэн бол ингэх байсан бол яанаас та sorry би бүр ингээд одоо юу гэдэг нэгэн тасалсарчжээ би дөнгөс саялсэрлээ өөстөө нэр уучлаарай одоо яах вэ мах уу гэд нэг юм худлаач гэсэн. Үгүй худлаач гэж өөр нь худлаа тийм зан гарахгүй байх хэрвээ тэгж тасарсан бол тэгэж болох байхад ингээд зүгээр юу ч болоогүй юм шиг ингээд битсэн ингээд амар нэг юм гомдох нэг шалтгааны нэг болсон гэдэг юм уу? Тийм тэгсэн. Тэгэл нөгөө хүмүүстэйгээ угаасаа бүүндээ гарч яваал бичтэй замдаа битсэн за бит хоёр нэг удахгүй болохоо зороод юм аавал гарах болохоор зэрэг та ягаараа битээс наазаагаарэ гэл тэгсэн нэг удахгүй болохоор зэрэг тэгсэн. Тэгээд өглөөний цай бэлдэж байгаа шүү гэдгсэн. Яхаа хэрэггүй бит хоёр ороод гарна гэл тэгсэн. Тэгэл очоод ороод юм аваад өстө 5 минут толгой гарсан дээ нөө хоёлоо өчтөрийнхөө шоуны хоцтой ээжээс алхаа нөгөөтгээс солил тэгэл за бака баярлаа гэл тэгэл бит хоёр гараасан. Тэгээд явхад ингээд хөөрхөн хэвийн боомоо өгч мөгөөд өгөн амар сэтгэлээс анцтай гол нь тэгээд би тухайн үед ингээд яг нөгөө гомдсон байгаадсан юм шиг байна. Гэтэ тэр хүмүүс ингээд юу биш те аль бол биш л те бит хоёр ингээд заавал хүлээж авч маагаал ингээд бүр үйлчлэмүүлэх тийм ерөөсөө юу биш хэрэг үнэхээр тэгж болохооргүйсэн бол нөгөө нэг байн ингээд те ингээд бит хоёр очихоос өмнө за бит хоёр дээр л ирээрээ над дээр л ирээрээ энд л байна шүү гэдэг ч юм уу нэг тийм бичих шаардлагагүй бит хоёр уус ярьжсэн те за буудлаа авчих юм уу гэдгсэн чинь юм буудлын модлын хүүш нааш ирээ шүү гэж тэгжсэн. Тэгээд тийм байсан болохоор тэр юмуудыг ингээд гадаа бараг хонох шахуу нөхцөл байдалд орсны дараа уушлаараач байхгүй ингээд өө за гэ баг ингээд за окей маах гэж нүг баг тийм хандлагатай байсан болохоор зэрэг тэгээд гомцсон тэр чигээрэл тэл гараа явсан би за яа л тэгэл хөрхи яах нөгөө нэг хоёр хүний аль нэг нь арай нэг юм жоохон бас юм юу хүн байгаа штэ тэгээд уян хатан тэгээд бусдын төлөөмөл болохоор зэрэг бас ингээд за бака баярлаа гэл тэгээд нөгөө тэрвэлдэж мөрөлдөл бидэд гараа явсан л та. Тэгтээ тэгэл би бол амар гомцоо. Тэгсэн. Тэр амар сонир мэдрэмжсэн. Ингээд анх уулзахад ч гэсэнтэй ингээд өглөө ингээд хаалгаа ингээд онгоолож өгч байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд л ингээд нэг юм сонио мэдрэмжтэй яг юу гэж хэлэхээ мэдгүй ингээд бит хоёр гим хийдсэн юм шиг. Тэгснэ ингээд нэг юм
Тэгээ би ингэж бодсон. Тэгээ тэр нөгөө хувцас ингээл амар хурдан сольж байгаа штэ битгаар цаацаас газ юм аваад газ гарыг гэдэг нэг юм амар тийм сонин уур амьсгал байгаад байгаа болохоор ерөөсөө тэр газар ингэж удаан бай гэж бодоагүй. Тэгээд тэгж явах орондоо би юу гэж бодсон бэ гэхээр одоо ингээд хэрвээ ингээд нэг юм одоо агсан согтоо тавьдаг нөхөр мөхөртэй ч юм уу дээ эсвэл нөхөр мөхрөн зодож моддог хүн байвал ч юм уу тийм нөхрөөсөө зогтож байгаа юм шиг одоо хэрвээ тийм байвал яг нэг юм тийм мэдрэмж авсан заяа. Энэ газараас ингээл цаа хурдан гараа энэ нөхцөл байдлаас хурдан гараа гээл за битгаар баг 5,000 доллар хугацаа өмсөл тэгэл гарсан баг. Тэгээд тэр амар сонир мэдрэмж байсан. Тэгээ нэг юм юу яхаа мэдгүй ч юм уу те эсвэл ингээд ерөөсө тэр баг ингээд хийлэхэд айгүй хэцүү мэдрэмж. Тэгээ за гарахтаа за баяртай. Битгаар бол яг баярлалаа гэдгийг хэлсэн. Тэгээд тэр хүн угаасаа түрүүний хэлсэн шиг ариунаг хэлсэн шиг үргүү учраас битгаарыг ингээд хүлээж аваа те гэрхтоо гэр орондоо хоолунд хийж өгөө. Тэгээ аюу гоё ер нь бол засаж масаа те цэцэг мэцэгтэй өгтөж авч маад тэр мөр нь бол гоё байсан. Тэгээд мэдгүй жоохон нэг юм уучлал горьцсон гэдэг юм уу тийм байгаагүй байсан болохоор хүнд тийм алдаа гаргаж болно те ингээд сохтож болно тасарч болно маргааш нь заавстай sorry би бүр ингээд ячжээ гэд үнэнгээ хэлвэл хүн чинь бас ойлгоо шүү дээ. Тэгэхгүй ингээд юу ч олоогүй юм шиг байсан ингээд айгу тийм онцгой санагдсан. Тэгээ бит хоёрыг гарахын өмнө хүн яг уучлаарай гэж бол хэлсэн. Тэгээд тэр айгу бол нэг аим тийм сонирн байдалтай гуруула байсан болохоор анзаараад тэгж хэлсэн юм уу эсвэл яасан бөө мэд. Тэг чи тэр бүр яг ингээл зогтож байгаа юм шиг өстэй бүр. За гэс хоцоомсол гэс гарыг гэл хоорондооч баг юм ярихгүй. Тэр гарсан энийг гарсан за окей за гарыг. Хортлуулсан. Тэгээ бүр тэгсээр агаал гарсан. Тэгээд мэдгүй гарсан чинь амар гоё болсон гэж. Тэр нөгөө өнгөр охтуудынхаа машин цугаал ёо за яваа гээл. Бараг нэг юм гадаа нөгөө нэг юук одоо нэг юм сонин тийм зодуулаг нөхрөөсөө зогтоод өөр залуутай зогтож байгаа юм шиг. Хайртай залуугаа дагаа явж байгаа юм шиг санагдсан гэж. Тэгээ ер нь ингээд юм цаанаасаа учиртай гэж тэд нар ч гэсэн ингээд жижиг машинтай ярьж олно шүү дээ. Тэд нэр ингээд бит хоёрыг багтаахаар шүү дээ. Яг юм 6 хүний 7 хүний судалтай машинтай тэгээ яг ингээд ачаа мачаагаа яг ингээд 6 хүн суухаар ингээд судалтай машинтай ирсэн байсан заяа. Тэнгүүдээ ингээд Airbnb ч гэсэн бит хоёрыг багтаагаад ингээд бөөндөө багтахаар яг тийм юм муутай заяа. Тэгээ би бүр ямар сони вэ ингээд учирхстай хүмүүс ингээд учирдаг ерөнхийдөө юм цаанаасаа зурсан зураг морог гэж байдаг бол нэрнгээсээ л ингэж тааруулсан юм байна гэж бодсон. Тэстэ. Тэгэл нөгөө хүмүүстэйгээ өглөөнийхөө цаймаг ууж муугал бүндэ амар хөөрхөн юм ярьж мэрэл тэгэл байж байгаа л бид хоёр ч өглөө тэг нүур амдаач тосмос төрхийгүй амар царайтай хоёр гар тий. Нөгөө октодынхаа нөгөө нэг тонор мөөнөөс нэг хальт мэлт яасан баг төрхөж аваад гарсан ямар ч будаг модаггүй нэг тэнэг царайтай хоёр өндөө тийчихсэн. Яаж чаха шаардсан би бүр яг ингээ яг шаардсан нэг амар хэмэрч чадахгүй бэ гэдэг яг ёо гэдэгсэн. Тийм юм дээрээ байжсэн тэгэл бит хоёрыг хөөрхөн юм суулгаж өгөөл. Анти бүр автобус яваа явдал байсан тий та хэд яваад хоёрыг энэ буулгачих гэсэн чи зүгээрээ ямар сони ингээл тэгэл байгаал бүр яваа явдал тэгэл байгаал тэгээд явсан чи нэг юм салаахтай нэг юм жоох юм гонигтаа салсан тий нэг юм тэгсэн мэдгүй яг нэг юм шүнжэнгөө нэг залуудаа ингээд шүнжэнгөө гоё яаж байгаа маргааш нэг юм салахтай юм шиг нэг тийм үчээд штэ яг тийм үчтэй байгаа юм шиг санагдсан. Тэгэл ямар сайн юм за Унгарын дуудлага авлаа гээл. Тэгээд өөрөөсөө тэр нь очиртай байсан юм шүү дээ. Тэр октодод танилцсан нэг Унгараас баг зүүд мүдэнд орж мэд энэ бол хувь зайны дуудлага бодлого гэж би орж мэдсэн шүү дээ. Тэгсэн чинь Унгарт очих дуудлага нь Чехэд очиж ирэх хэрэгтэй юм шүү тий. Чехэд читер очиж Унгарын дуудлага авдаг. Одоо тэгээд Унгарын амдаад хөрх октодод танилцаад амар хөрхэн дотноос болохоор. Харин тий одоо Унгарын дуудлаганд гарсан тэр хэд маань дуудсан. Энэ жилдээ явна. Тэгснээр дараа тэний подкастера за тэр Унгар яваа ингэсэн гэсэн бас нэг юм ярьсан байж байгаа. Тэр хэд амлсан шүү дээ хөөе. Манай Унгарт бол ийм болохгүй л гэсэн одоо тий харъя. Унгарт уруугаа арсан гэсэн дугаар хийсэн байлаа. Яа тийш мадгүй шүү. Тэгээд эндээс юу сурсан бэ гэхээр гэж өмнө нөгөө нэг би нэг турк аваад нэг юм болсон да. Тэгээд тэр би подкастн дээр ер нь бол дэлгэрэнгүй ярьж чадаагүй яг тэр үедээ. Тэгээд надад бас нэг иймэрхүү жоохон төстэй юм болсон. Гэхдээ би гадаа хоноогүй л дээ. Би одоо надаа яхаар дандаа нэг иймэрхүү юм тааралтай тийм гэж би нэгт бодсон. Тэгээд хоёрт ингээд за дараа нь ер нь явах та тэгэж хүн амтантай мэдгүй ингээд амар гинэн сэтгэлээр тэгээд яатсан тэгэж явмааргүй юм байна гэж бодсон. Харин тэгтээ тийхгүй бах тоо. Тэгэл одоо Унгарын маань дуудаад байна гэ айгуул нөгөө тэгээ тэгтээ Унгарын явахтаа хоёлаа буудал захиасан дээр ахаа. Тийм тэгж бодож байна бас. Яа.
айлч хөндрүүлээд тий. Харин тий. Яг би тэгээд одоо ингээд яг өөрөө сонсонгууд ингээд нөгөө бүсгүүд маань магадгүй ингээд эвгөөж магадгүй л дээ тий ингээд амар гоё ингээд сэтгэлээсээ хүлээж аваад ингэж яах чи ингээд подкаст нэр ингэж яриад гэл тэгж бодогчиж магадгүй тэгтээ ингээд бид хоёр яг энийг гаргахгүй бол ингээд яг ингээд нэг тэр гомдол тайлагдахгүй ингээд нэг байгаад байгаа юм шиг санагдадсэн тий. Тэгээд хүний амьдралд угаас юу ч тохиолж болно шүү дээ тий ингээд одоо юу гэдэг үнхээр тасарч унаал тий ингээд гэртээ ингээд золоор ингээд аюулгүй харьцсан нь бол ингээд бид хоёр бас талархаж байгаа. Тэгтээ ингээд нөгөө нэг дараа нь ингээд гаргасан хандлага нь ингээд нэг юм юу хүлээжснээс өөр хандлага харчингууд ингээд бит хоёр амар муухай юм бэ ингээд бодоод ингээд дуустсан болохоор энийгээ ингээд чиний нэрийг хэлэхгүйгээр тэгтээ ингээд бит хоёр ингээд өөртөө хэрэгцэг ангаад гарах хэвээр тэр мэдрэмжийг ингээд гомдлоо ингээд энүүр тайлж байгаа юм шиг байна. Тэгэхээр чийж гэсэн бас ингээд бас бит хоёрыг зүгээр ойлгохыг хичээгээрээ. Тэгээд эндээс бит хоёр гол нь хамгийн гол нь юм сурч авсан. Тэгээд хичнээн ингээд сонсогч нартайгаа ойр дотн байж болох ч гэсэн тодорхой хэмжээний өөрсдөө гэсэн boundary тавиад тий ингээд тийм байж болно ийм байж болохгүй гэдэг тийм тавих хэрэгтэй гэдэг бид хоёр ойлгосон. Тэгээд цаашдаа бид хоёр хийж явах юм бодлоо захиалнаа гэж хэлээ. Тэгээд миний хамгийн жоохон айсан юм хэрвээ ингээд бит хоёр биш юм аа гэхэд ингээд хилгүү хүн байгаад тий мөнгөгүй хүн байгаад тэг ингээд тэр өөр хүмүүсийг ингээд танихгүй хүн байсан бол яг ийм нөхцөл байх юм бол амар хэцүү байхгүй юу тий одоо ингээд зүгээр Чехийн гудамд хонох хэмжээнд хүрч байгаа байхгүй бит хоёр тий үнэхээр тэр хүмүүстэй танилцсан байсан тул да эсвэл бүр тий аргаа баруул за одоо бүр аргаа баруул яаж ч жаад нэг хотел ч юм уу тий нэг хостел ч юм уу нэг юм болоод хонхол байсан байх л та гэтээ ингээд одоо тийм боломжгүй хүн байх юм бол бүр хэцүү байх юм байна гэж би бодсон. Тэгээд өөр хүмүүс мэдгүй хэрвээ иймэрхүү юм болох юм бол одоо бит хоёр биш юм а гэдэг ингээд өөр хүн ч гэсэн битгий ингэж хандаасаа гэж би бодож байна. Тэгээд зөвхөн тэр эмгтээч биш өөр одоо ингээд гадаад амьдардаг хүмүүс нэг нэгэндээ битгий ингэж хандаасаа л гэж хэлье гэж бодсон юм. Тэгээ тэгэнгүүтээ ингээд өглөө ингээд окей босоо залгаараа ингээд залгасан гэдэг жааш тий. Тэгээд тэгсэн чинь ингээд залгангууд хүүе тоор чинь тэгээд хаашаа хаана хонцсон. Тэ өстой хин энийгээ мөрчвдаа гэж мэгээ тэгэнгүүт би ингээд дур гурцсан юм байна. Одоо яг тэраа санчлаа. Тэгээд хин энийгээ мөрчвдаа гэд баг тэгж мэгингүүт ингээд хоёр тий ингээд гадаа ингээд баахан хүлээсэн ингээд нөгөө нэг тий ингээд амар зүгөөрөлөх гэж байгаа штэ ингээд баар тэгэл нэг нь ингээд гадаа нь хүлээж байгаа л орж морол тэгсэн мэгсэн ингээд гинт бодогдонгууд бит хоёр мөрөв штэ ерөөсөө бит хоёр юу штэ гэж би ингээд амар яг тэрэн дээр би ганцсан юм байна. Тийм болохоор зэрэг ингээд тайлчлаа тэгээ одоо за одоо сайхан болоо гэж одоо ихтгэр өнгөрийн дуудлага аваа явахаар шийдсэн. Одоо өнгө гоё явна гэж. Яа инээдтэй. Тийм ер нь бол тэгээд Чех явсан адал явдал маань ингээл тэр хүрээл дууссан да. Үгүй штэ. Үгүй штэ. Хил дээр. Ингээд яг чи би хажуу талаас чи ярьж чамайг харж ирсэн юм шиг. Ингээл ингэдэг байхгүй. Бид хоёр ингээл нөгөө тэр автобусны хамгийн уртлын суудмал ясимаа авч хоёлаа ингээд айгу тухтаа мохтой яваа гэж үгээл те. Тэгэл тэгсэн хоёул автобуснаас бол ямар ч байсан оруулчлаа. За яг нөгөө нэг Мюнхнээс гарахад амар шалгаж малгал оруулахгүй энэ гэдсэн нэг бодвол үнэлгээ үзүүлсэн чи за яг оруулчих автобус руу тэгэл за хоёул ямар ч байсан орчлаа гэл юмдаа суугаал гэсэн. Яг Германы хэл дээр хүчрэл тэг би за яа найз за чи байгаал юм шиг царилдэн штэ гэдэг. За яа за гэдэг. Нөгөө нэг цагдаа магнаа нар чи Германы цагдаа нар чи амар шалгаж байгаа юм лээ те угаасаа. Харин тийм. Тэгэл бүх юугаар салгаа. За энэ Германы холбооны бүгд найдах Герман улсын бараг цагдаа юу байна мэй гэл амар юм сүртэй танилцуулж мэлцүүлдэг те. Тийм амар. Тэгэл тэгснэ за одоо ингээ бүгд юугаа гаргаарай ингээд тэг өвлөх янз бүрийн юм үзүүлэх харуулах юм байдаг юм бол ер нь гаргаарай гэж мэл. Тэгэл битүүр хамгийн ихэн зууж байгаа штэ. За ингээл нөгөө нэг оршин суухан өвлөхөөр ингээл үзүүлсэн чинь за таны юу байна вэ? Паспорт байна уу гэл тэгсэн заяа. Нэг хэсэг бодсоо чи яг 2 секунд байгаа гэж хэлэх үү байхгүй гэж хэлэх үү гэдэг чинь байхгүй гэлдэг чинь. Тэгсэн чинь яа. Тэгээ танд энэ паспорт чинь зураг мураг байгаа мó гэдэг тэгсэн. Байгаа гэлдэг чинь. Тэгсэн тэр хооронд намайг шалгаж малгал юм үзэж тэгсэн заяа тийч хөрхөө ухаал энэ. За чи байгаа энэ л байгаа л гэл. Тэгээд зураг гаргаж ирээд үзүүлээл тэгсэн нөгөө за ингээ энэ удаад оруулах. Тэгэхдээ энэ цаашдаа та ингээд анхаараарай. Ингээд энэ нь бол одоо оршин суугч бол паспорттай чинь тий гадаадын паспорттай чинь хамттай хүчнтэй шүү. За ингээд энэ удаад оруулъя гэж тэгсэн. За ингээ хөрхи амар санаа алдал чи тэрийг мэдсэн үгүй өөрөө мэдгүй за ингээ. Байлаа баг. Yes sir гэж үгээд байгаа юм шиг баг. Гэхдээ дотор ингэж бодсон заа. Нэг хэрүүл хийх юм уу гэж би бодсон заа. За өөрөө паспортгүй явж иж юу нэр гэж чи. Яагаад гэхээр ингээ миний өмнөх паспортон дээр ингээд гадаад паспорттай хүчнтэй гэсэн тийм би юутай ясахгүй оршин суугтай байж байгаа. Тэгээ сая шинэ 11 сард би шинийг авсаахгүй. Тэгээ тэрэн дээр л тэгэхээр ингээд ямар ч тийм байхгүй.
ингээд одоо Европын холбооны улсад ингээд бүх улсад ингээд ийм удаан амьдрах хүчинтэй гэсэн нэг тийм өгж байгаа байхгүй гэсэн байхгүй юу. Тэгээ тэн дээр болохоор ингээд таны гадаад паспорттай ч юу байх тийм холбоотой гэсэн ийм илүү дутуу бичиг байхгүй юу. Тэгээ би бодохдоо тийм хэрэггүй гэж бодоод тэгээд би тэр хоороохондоо хэрэлддэм үү гэж бодоод за тийм юм байхгүй ах чинь би яхаар ингээд яадаг гэжсэн. За яшиг шиг тугаа хэрэлдэж байгаа бүр юу болов гэж бодоо. Тэр нөгөө нэг байнгын оршин суух чамд өгөхдөө ингэж бодсон байхгүй цадвал чинь. За энэ хүн бол хангалттай. Герман улсад 10 гаруй жил амьдарсан учраас энэ үнэлэх бол паспортаа хүчтэй гэдгийг энэ хүн мэдж байгаа. гэж бодож мэ гэж өгсөн байж чамд энийг сануулахгүйгээр. Йоо тийсээ болоо мэдгүй тэгээ би нэг хэрэлдсэн за яшгүй. За яшиг айгүй болвол ийм нөгөө нэг юутай хүмүүс тэгээ яаж тийм ихтэй цагдаач хийсэн тийм бүр айгүй бол уурын хөргээ хэрүүл мэрүүл хийж мэдчих юм бол лайлаа гэж одоо тэгэл яг амаа хэмхэл яасан да орсон доо. Тэгэл бит хоёр замдаа унцаар байгаа л хоёлаа нэг буунгутаа нэг солонгос хоол шүл мөл уухууд нэ гэжсэн надад тэр нь чудлаа болоод хоёр зүгээр за баяртай дайз хайрыг тэгэл гэрлүүгээ явах юм гээд гэртээ хоноогүй хүмүүс ч гэрлүүгээ явъя гэсэн сэтгэлээр за гэрлүүгээ гясаа юу хоол идэх нэ за баяртай гэл Тэгэл та хоёр тишээ салаал. Тэгэл адал явдал маань дууссан. За тийм байна. Тэгээд нөгөө ямар ч байсан зүүд нойронд ирж хулжаасан дуудлагын одоо утга учир энэ болоо. Би нэрээ крашаал харах учиртай байж байгаа. Харин тийм шүү. Би түүнийг харж түүнтэйгээ патерн татуулах хэрэгтэй байж байгаа. Харин тэрнээс чи ингээ мэдээгүй байсан шүү дээ. Краш та хамт явж байгаа гэдгийг. Тийм шүү дээ. Би продюсер гэж мэдээгүй юм чинь. Харин тийм болохоор тэр яг бол дуудлах чинь байсан баха. Миний дуудлага бол тэр залуу байсан. Алтан гүүрэн дээр явах. За. Тэгсэн ч гэсэн алтан гүүр маань мөнгөн гүүр болоод тагсан. Гүүрч болоогүй найзаа. Яа. Тэгээд дууссан. Сайхан байна. Яана бүр цаг ярьж байгаа юм уу? Тийм биш. Цагийн юу? Сайн сайхан дэлгэсэн шүү дээ. Харин тийм. За ингээд энэ хүртэл сонссон та нартаа маш их баярлалаа. Ингээд даачийн 7 хоногт шинэ дугаар болслаа. Түр батасгч та. Bye. Mini chess sureden, mini bass sureden, basın turne, mini boje sureden, tazım ben. Mini chess sureden, mini bass sureden, basın